Надад их баяр сайдаас асуулт байхгүй. Би байнгын хороондоо нэг зарчмын ажил хэрэгч санал гаргамаар байна. За төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд улсын их хурлаас улсын их хурлын шийдвэр өгөгдсөн чиглэлийн үүрэг даалгаврын биелэлтэнд харьцангуй сайн байгаа. 25 оны эхний хагас жилдээ дүгнэхэд бараг 50%-ийн 51-жээр сайн жилийн дундаж биелэлт бол 75.5% байгаа нь бол бусад байнгын хороотой харьцуулахад бол маш сайн. Яг гэвэл төрийн байгуулалтын байнгын хороонд бас харьцангуй сайн хууль тогтоомжуудаа хараад үүрэг даалгавраа өгөхдөө бас нэг тийм учиртайхан шиг өгч байгаа. За бусад байнгын хороод бол 50%-аас дээш ер нь бол гардаггүй. Тэгээ ухаад судлаад үзэхлээр ер нь үүрэг даалгаврууд маань өөрөө нэгдүгээрт бас их тодорхойгүй өгөгддөг юм байна, давхарддаг юм байна. За мөн түүнчлэн өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангагдсан байгаа биелэлтүүдээ зогсоодоггүй гэдэг юм уу, хяналтаас гаргадаггүй. Угаасаа цаг хугацааны хувьд угаасаа биелэх боломжгүй энэ үүрэг даалгавруудыг ч гэсэн хяналтандаа хിവэрэ байлгаад идэг нь эргээд нөгөө биелэлтийн хувь хэмжээг доош нь татаад идэг юм байна. Тэгэхээр хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороон дээр би өнгөрсөн жил бас санал гаргаад бид манай байнгын хорооны тэр байнгын хорооны хувьд энэ бүр хавс 2016-17 онд өгөгдсөн үүрэг даалгавруудыг хүчингү болгох юм шийдвэрээ бол гаргачихсан. Тэгэхээр яг энэ агуулгаараа төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах энэ зүйл заалтуудыг бас бүртгэлээс хасах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр магадгүй болохгүй бол надаа үүрэг даалгавар өгөөд би дараагийн байнгын хорооны хуралдаанда яг энэ хүчингү болгох тогтоолыг бас оруулж байнгын хороогоор хилцүүлье гэсэн ийм ажил хэрэгч саналд байна.